Сайн байцгаана уу? Шинжлэх ухаан танин мэдхүй од мөндөр сувг үзэг сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Адренер нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос телефоноор хүлээ авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнс нь нь хүнс байвал зохиос тавираатай Химлая брендийн албан ёсны дистрибьютор, Цахиур төмөр компани, за мөн хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авираатай Invescor Leasing дэмжиж ажиллаж байна. За студид Зандагхүү Цэнгэл баяр нар бэлэн боллоо. Өнөөдрийн сэдэв бол арт гаралтай 10 язгуурт эмэгтэй. За өдрөмд. За Их Британий хаан 3 дугаар Чарльзын анхны эхнэр Уэльсийн гүнж Диана автомашины ёслоор амь өрцсөн хойш баг одоо 20-30 жил өнгөрчлөө тий. Орчин цагийн хаан цэцэгтэй орнуудаас төрсэн хамгийн цуутай, хамгийн нэр нөлөөтэй язгууртан байсан Диана гүнж бол гэхдээ тэрбээр удам судрын хувьд ердийн нэгэн харц ард байсан бөгөөд түүний адил ихэс дээдсийн амьдралд хөл тавьсан энгийн ард гаралтай эмэгтэй бидний сансаас хавьгүй олон байт юм. Тэгэхээр түүнээс 10-ыг нэг танилцуулъя. За 10-т нь Кэтрин гүнж. Илэн цуланцсан уур хачин, тариачин тийм хүмүүс байсан. Тэгээд жижигхэн хоц төрж өссөн Кэтрин Мэдэлтон 2011 оны 4-р сарын 29-ний өдөр Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын угсаа заламжлах хууль ёсны хунтайж Уильямтай гэрлсэн. 4 сарын 29-ний өдөр. Энэ ямар өдөр вэ? 4 сарын 29. Тэ. Од мөндөр сувг байгуулагч өдөр бод. Үгүй тийм шүү. Тэгэхээр 11 онд ингээд угсаа заламжлах хууль ёсны хунтайж Уильямтай гэрлэж. Хунтайжтай болохоор 2001 онд танилцсан ба. Тэгээд Английн ихэс дээдсийн игнэнд багтсан ард гаралтай анхны гүнж биш ч гэсэн яг энэ цагийн хамгийн алдартай ардын гүнж болоод байна. Одоо Кэтрин бол. Тэгэхээр сурвалжит язгууртан биш энэ бүсгүй хэрхэн хааны гэр бүлд багтж чадваа гэдэг асуулт гарч ирж байна. Аав нь болохоор нисхийн компанид ажилладаг. Ээж нь Стюартс буюу онгоцны бүхээг ажилладаг. Тэгээ 82 онд энэ гэр бүл ирээдүйн гүнж мэндэлж Кэтрин. Кэтрин Мэдэлтон дунд сургуулаа маш сайн дүнтэй төгссөн хамгийн гол нь. Бүр хичээлдээ дэндүү сайн байсан. Тэгэд дунд сургуулаа төгсчөөд 2001 онд Шотландд байх Сент Эндрюсийн их сургуульд элс орж. Энэ их онцгой сургууль. Энэ сургууль 1413 онд байгуулагдсан. Тэгэхээр Шотландын хамгийн эртний их сургууль. Тэгээ Британий хэмжээнд бол Кембриж, Оксфордын дараа орох 3 дахь хамгийн эртний сургууль. Хүссэн болон энэ сургуульд ороод ич чадахгүй. Энэ сургуульд хааны удмынхан, дипломатчд, ирээдүйн удирдагчд элсж ордог бол Крис Мэдэлтон өөрийн босрол мэдлэг, тэр амжилт, тэр зан чанараар тэнцэж чадсан. Ханху Уильям яг энэ үед мөн яг энэ Сент Эндрюсийн сургуульд сурч байж. Тэд ингээд зүгээр энгийн найзууд болсон ба. Тэгсэн Кэтрин Мэдэлтон нэгэн буйны ажиллагаанд зориулсан загварын шоунд загвар өмсгийг ханху харчихгүй. Ингээд найзууд байсан мөртлөө яг энэ мөчөд дурлцсан гэдэг. Ингээд тэд 8 жил үерхсний эцэст Ханху Уильям Кэтринд гэрлэх санал тавьжээ. За ингээд тэр 4 сарын 29-ний өдөр те 2011 оны. Энэ 4 сарын 29-нд Вестминстерийн сүмд тэдний хуурин болоход дэлхийд даяар энийг сурвалжилсан. Дэлхийд даяар 2 тэрбум хүн үзсэн гэдэг шүү дээ. Би хүртэл одоо тэр 2 тэрбумын нэг нь байна. За албан ёсоор хатан хааны гэр бүлийн гишүүн болсон Кэтрин их гой загварлаг хувцлан, тэгээ буйны ажил дэх оролцсон, сайн үйлсийн дэх оролцсон. Тэгээд игэл даруухан төрхөөрөө ингээд олон улсад үнэхээр танигдчих. Ингээд арт түмнийхэн сэтгэлийг татсан ингээд гүнж болж. 2022 онд 2 дугаар Элизабет хатныг таалж төгсний дараа Ханху Уильям угсаа заламжлах алтан ургийнхны нэгтэн бичигдэнэ гэсэн үг шүү дээ шууд тэгэхээр. Тэ? Тийм учраас уламжлал ёсоор Уильям Уэльсийн хунтайж болж харин Кэтрин гүнж Уэльсийн гүнж болж. Энэ их чухал. Уильямын ээж Диана гүнж ч бас Уэльсийн гүнж гэж нэрлэгдэг байл шүү дээ. Тэгэхээр энэ ийм учиртай уламжлал гэсэн үг байхгүй. За 3 дугаар Чарльз хаан тийм үү. Түүний хүү Уильям бол одоо дараагийн хаан ширийг залгах хүн. Тэгэхээр хаан ширийг залгах хүн учраас 3 дугаар Чарльз тэр ханху Уильямд Уэльсийн ханху гэдэг ингээд одоо ийм цол өгөх нь шүү дээ. Тэгэхээр түүний гэргээд буюу Кэтринд Уэльсийн гүнж. Тэгэхээр бид нар Диана гүнжийг Уэльсийн гүнж гэдэг үс ийм учиртай байна. За 3 дугаар Чарльз хааныг тэгэхээр ханху Уильям зэрэг залгана. Харин ханху Уильям Кэтрин гүнжийн том хүү 12 настай өнөөдөр тэ 12 настай
Хунтайч Жорж тэгэхээр түүний хойно ширээ залгамжлагчаар бичиж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо хаан бол 3 дугаар Чарльз, түүний дараг Уильям. Тэгэхээр түүний дараа Жорж гэдэг ингээд алтуург ингээд нэг 90-ийг гаргах нь шүү дээ. Тэгэхээр Уильям хаан ширээн суухад түүнийг 5 дугаар Уильям хаан гэж нэрлэнэ. Кэтрийн хувьд түүл юу болох вэ? Тэгэх юм бол Британий хаан төрийн түүхэнд Кэтрийн нэртэй 5 дахь хатан болох юм. Урд өмнө тийм үү 4 хатан байсан Кэтрийн нэртэй. Харин тэдний хүү 12 настай Жоржийн хаан ширээн сувал 7 дугаар Жорж гэх юм байна. Тэр өдгөө 12 настай Жорж ирээдүйд гэргийтэй холбол түүний гэргийг Уэлсийн гүнд гэх юм шүү дээ. Тэгэхээр энэ ёс уламжлал гэдэг бас сайхан зүйл бааз. Тогтсон. Бүгд ойлгож шүү дээ. Ард гаралтай 10 язгуурт эмэгтэй эст нь Летиция. За Испани хааныг 6 дугаар Филипп гэдэг. Өдгөө 57 настай. Филипп 46 настайдаа хаанд өргөгдсөн. Тэгэхээр 11 жил юм. Тийм байна. Тэгэхээр өмнө нь Филиппийг Астурийн хаан хүү гэдэг үсэн. Тэгэхээр Астурийн хаан хүү гэж байсан Испани 6 дугаар Филипп хаан ирээдүйн хатнаараа сэтгүүлч бүсгүйг сонгосон. Летиция Роккасолано гэдэг энэ дээдсийн гэр бүлийн гишүүн болохоос өмнө олонний танил аль хэдийн болоодсэн. Яасан гэхээр сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй нөгөө Испани өдөр тутмын сонинд сэтгүүлчээр бүр CNN-д мөн Испани телевизэд мэдээний анкор гэдэг үсэн. Тийм учраас олонний танил болоод байж л дээ. Гэтэ Летиция гэдэг энэ сэтгүүлч бүсгүй бүр өөрөө 10 жил үерхсэн багш мэргэжилттэй найз залуутай байсан ба шүү дээ. 10 жил үерхсэн. Тэгээ бүр 98 онд гэрэлсэн ба. Гэтэ жилийн дараа тэр хоёр тийш болчихлээ. Энэ нь хожим Летицияг нөгөө гүнж болоход олонний онцолсон гол баримт байсан ба. Ингээд зарим хүн жоох эсэргүүцдэг ч юм те. Гэтэ нэр үндэстэн тэгтлээ сөргөөр нөлөөлөв гэдэг. За ингээд Летиция Филипп хоёрын хурим 2004 оны 5 дугаар сард Мадридын гол цогчин дуганд болж. Энэ Испани нийслэлийг бүтэн 100 жилийн дараа дөргөөсөн Ихэс дээдсийн анхны хурим юм. 100 жил Мадрид хотод Ихэс дээдс хурмаа хийж байгааг. Учир нь Филиппийн хаан эцэг Хуан Карлос болохоор Афинд хурмаац. Филиппийн эгч нар нь болохоор Барселон, Севил зэрэг хотод хурмсан ба. За ингээд хоёр гүнж төрүүлсэн үзэсгэлэн Летиция Испани хаан төрийг ард түмэнд илүү ойртуулсан гэгддэг. Төвлийн эх оронч Летиция бол тэгээд Испани урлаг, хэл, соёлыг хүүхэд залуус сурчлан таниулах тийм соёлын сантай. Одоо өөр ингэсэн од өндөртэй гэсэн. Ямар гоё юмстэй. Летиция болохоор нөхрөө 2014 онд хаан ширээн залрахад Испани түүхэнд Испани бүх цагийн түүхэнд харц гаралтай анхны хатан болж. Летиция хатан одоо 53 настай. Ямар зөвслэн тийм бэ. За ард гаралтай 10 язгуурт эмэгтэйгийн 8-д нь Масако гүнж. Япон улсын цог жавхланд эзэн хаан Нарухито эрхэмдээ татан Масако нар Монгол улсад ажиллаад 2 сар гарангийн нүүр үзэж байна. Эзэн хаан Нарухито өдөө 65-ыг насалж насыг зооглож байгаа л тий эрхэмдээ татан Масако 61 настай. Сэхэтэн гаралтай Масако Овада Орос Америкт амьдарч байсан Англи, Франц хэлийг төгс эзэмсэн үеийнхэн Япон эмэгтэйчүүн дунд бүр онцгой боловсролтой нэг юм. Масако хатан бол угсаа заламжлах хунтайч Нарухитотой хувьд те Токиог их сурвалж багт оюутан багтаа танилцсан. 1986 оны 11-р сар гэсэн үг. Тэгэхээр ханхүү харин Масако хоёрын харилцааг хэвлэл мэдээллийнхэн бүр ихэд сайшаажсан баг. Энэ бол үнэхээр үзэсгэлэнтэй боловсролтой бүсгүй байна гэд те. Гэтэл Масако гэдэг энэ бүсгүйн өвөө нь Минаматагийн гамшиг гэж болж исэн. Тэр гамшигын буруутан Чисо гэх корпорацийн дарга байсан. Түүнийг тэгэхээр сүйт бүсгүй болох магадaltaй нөгөө эмгтээчүүдийн жагсаалтаас бүр хасгад хүргэж. Чисо энэ корпорацийн Минаматагийн гамшигыг бүр бүтэн нэвтрүүлэг болгож ирнэ ярина. Энэ бүр амар юм болт. Тэгсэн чинь эн чинь нөгөө аимшигтай гамшиг болохоор тэрний одоо гол буруутных нь тэ ач охин байна гэхэр чинь эн чинь юу ячиж байгаа шүү дээ. Энэ төрийн тэргуунд зохисгүй болсон. Тэгээд нөгөө сүйт бүсгүй бол магадaltaй эмгтээч нь чагсаалцсан шууд хасагч байгаа юм. Яа, чагсаалттай. Гэвч Хунтайч Нарухито болон Масакогийн ормантах харилцаа олонний нүднээс голон талд үргэлжилдэг. Энд чинь тэ нууцаар үргэлжлэх олонний нүдэнд дийлдэхгүйгээр. За ингэж жаад тэр хоёрыг ер нь хамтдаа байна гэж хинч зүүдлэж бүр ингээ мартцсан. Тэгж жагаад 1993 оны 1-р сард тэднийг сүүр тавихад Японоос дээр гайхад.
Ихэс дээдсийн амьдралаас эмээсэндээ хамгийн гол нь Нарухитогийн гэрлэх саналаас Масако бүр хит удаа татгалцсан баг. Гэхдээ инээмсэглэн төрөх төлөв төвшин байдлаараа Масако Япончуудын сэтгэлийг бүр тэр даруй татдаг. Ингээд хааны гэр бүлд 2001 оны 12 дугаар сард гүнж төрүүлж өгч. Гэхдээ угсаа заламжлах хунтааш төрүүлээг өгсөн хандлага олонний хандлага. Тэгээ бас уламжлалт ёсны хатуудыг жайг Масако гүнжийн эрүүл мэндийн сэтгэл санаанд их сөргөөр нөлөөлөх болсон тухай нэг бусдаа мэдээ гардаг байсан. Энд ч хатан болохоос өмнө шүү. За үндсэн хуульд гол нь ийм залт байдаг байхгүй. Зөвхөн нуган үр хаан ширээн заларна гэдэг. Энэ залтыг бүр өөрчлөх үү, яах уу гэдэг асуудал Масако гүнжтэй холбоотойгоор бүр хөндөгжсэн байна. За тэгэхээр одоогоор яг юу болж байгаа гэхээр одоо л Нарухитогийн төрсөн дүү Акишино болохоор дараагийн хаан ширийн залрах вэ. Тэгэхээр Нарухито хаан гэх юм бол Акишино тэгэхээр нэгдүгээр хүн тийм үү дараагийн. Тэгэхээр нь хоёрт нь Акишиногийн хүү Хисахито одоо 3 бичиж байгаа. Нөгөө 2 бичиж байгаа гэсэн үг л дээ. Гэхдээ Япон хүний дундаж наслтыг Монгол хүний дундаж настай харьцуулах юм бол бий. Акишино бүр хаан болох нь үзэх нь байх. Түүний хүү Хисахитог бол бүр дараагийн хаан ширийн суугын ч үзэхгүй байх уу? Хэрэг тэр статистик би гэх юм. 300 наст их бид нар чинь 30 настай хүмүүс шиг тэгээд. За ард гаралтай 12 зур тийм те 7-д. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад 7. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар маш гоё үйлчлэгээ орж ирж байна. Хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа. За инвестор лизинг бидэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр энэ ямар үйлчлэг юм бэ гэхээр гадаадд байгаа монголчууд одоо эх орондоо Монголдо санхүүгийн үйлчлэгээ авах бүр ямар ч боломжгүй байдаг. Тэгээ энэ асуудлыг бүр цогцоор нь шийдвэрлэж чадсан ийм iLease лизингийн үйлчлэгийг танилцуулж байгаа юм байна. Энэ тэндээс гадаадаа сонсдог монголчуудад маш хэрэгтэй. Тэгээ хувь лизингийн эрсдлийг бодох юм бол хамаагүй найдвартай. Тэгээд зөвхөн гэрчлэгээ гарсан хүссэн орон сууц, за автомашина гадаадад байгаа аль ч улсаасаа та орлогоо нотлуулад лизингээр худалдаа авах боломжтой. Тэгээ гадаадад байгаа монголчууд маань тухайн улстай 6 сараас дээш ажиллаж амьдарсан байх шаардлагатай. Дээрээс нь 21 нас хүрсэн Монгол улсын иргэн байх шаардлагатай. За мэдээж одоо муу зээл болон шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийн үлдэгдэлгүй байх юм бол та лизингээр хүссэн одоо байраа, хүссэн машина одоо цахимаар гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байгаа шүү. За энийг та сонирхож байгаа бол iLease-ийн маань вебсайт болон Investor Leasing гэсэн одоо Facebook пэйж хуудасаар нь холбогдоод лавлж болно. Тэгээ Улаанбаатарт салбар нь бол Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Парисын гудамж 42, IC Tower 1203 тоотод офис байгаа. Холбогдох хуудас нь 72 тэгтэг 27 тэгтэг. Гэтэ нэг их зөв суугаараа яг реклама цацж шүү. Яг тэгэхээр наад чи өдөр 100 гаруй мянган яг өдөр бол үздэг шүү дээ манай YouTube-ыг. Тэгээд 5 хүн тутмын нэг нь гадаадас байдаг шүү дээ. Маах гадаадтайгаа дэлхийгээр нэг тархан суусан монголчууд бид үнэхээр сайн үздэг. Тэгэхээр тэд нар маань саяны энийг үнэхээр энэ их гоё үргэлжлэх шүү дээ. Яг үнэн би гадаад байж байгаа тийм тэгээд надаа байр авч өгөхгүй настай хүмүүс хүнээр зуучлуулад хатуулсан энэ гэсэн би айгүй их сонсчихсан. Тэгэхээр шууд гадаадаас өөрөө холбогдоод ингээд байраа авах, машина авах, бүр лизингээр авах боломжтой шүү. Баярлалаа. Гисэс нэр Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарухито эрхэмдээд татан Масако нар сайн айлчилж ирсэн шүү дээ. Тэдний айлчлалын нөгөө төлөвлөгөөнд нь хөвсгөл орох байж. Гэтэл тэд хөвсгөл орохгүй. Бид хустай нуруунд очив. Бид нар тэр тех гэдэг тэр сайх хармаар нэгэд хустай нуруунд очив тий. Тэр байх. Манайхан өөрсдөө хөвсгөлийг гоё явуулах гэдэг. Тий. Тэгэхээр энд нэг юм хэлмээр хаан байна гэдэг, хатан байна гэдэг, мөн хунтайж гүнж байна гэдэг үнэхээр том хариуцлага байдаг. Тэд яг тэгвэл улсад ямар нэгэн болж болохгүй зүйл боллоо гэж бодвол газар хөдлөлт, дайн дайчин ч юм уу. Тэгэхэд ард иргэд хамгийн ингээд унаад тэнгүүд хаан төр төр л ундаг. Энэ хаан цэцгэлт орнод. Тэгэхээр тэдний тэр одоо сурвалжит язуурчнууд яг тэр үед үнэхээр ус орноо өөрсдөө ингэж удирдах авч явдаг их гой жишээ дэлхийн түвшинд зөндөө байд. Тэгэхээр тэд өөрсдөө яадаг гэхээр маш их боловсруулдаг. Ингээд ямар нэгэн ирээдүйд болцчихгүй хүчин зүйлээс бол эрдэм мэдлэг боловсруулдаг маш их анхаарлаа хандуул. Жишээ нь түүний нэг нь жишээ нь тэд ингээд амьтдын тухай ингээд бас их гоё ойлгох гэж хайрлах гэж хичээдэг байна шүү дээ. Тэгээд Японд байхдаа тэд тавих гэдэг амьтныг л харцахгүй те гоё түүхийн сонсцсон. Тэгээ Монголд байхдаа за хөвсгөл явах вэ? Устай нуруунд ч очиж үзье гэж
цогж авахланд эзэн хаан хүссэн ба шүү дээ. Дэлхийд ганцхан байгаа тэр зэрлэг хатууг л үзье гэсэн. Байхaltaа үз. За 10 гаралтай 10 язгуурт эмэгтэйгийн 7-д нь Максима. За Нидерланд улсын хааныг Уильям Александр гэдэг. Өдгөө 58 настай. Харин түүний хатныг Максима Соригета гэдэг 54 настай. Максима Соригетаг Нидерландын угсаа заламжлах хунтайжны Уильям Александртай гэрлэхэд хэвлэлийнхэн Аргентинаас Нидерланд хүрэх зам хичнээн хол хэцүүг зөвхөн Максима гүнжил мэднэ гэж байгаа. Одоо тэр газрын зураг дээр доор харагдчихна. Тэр чинь Аргентин тий. Тэгээ бүр хойшоо тэр одоо Испани орох нь шүү дээ. Максима гүнж мэднэ гэдэг. Тий. Үнэхээр ч бүр Алс нутгийн жирийн нэгтлэн бодож хүсгүй. Эртний түүхт хөгшин Европт ирээдүйн хатнаар тодорно гэдэг бол орчин цагийн үнсгэлжингийн адал явдал. 1999 онд Испани Севил хотод одоо хунтайштай танилцсан Максима бүсгүй өөрийгөө ингээд Александр гэж танилцуулсан нэг шаргал үстэй эрийг ирээдүйн Нидерландын хаан гэж зүүдлэж хүүгч. Зүгээр л нэг Александр гэдэг нэртэй нэг сайхан залуу байл гэж бодсон гэж. Мадрид, Нью-Йоркоос ихсэн тэдний харилцаа ингээд хил дамсан хайрын холбоо болоход Нидерландчуудын ихэнх нь бүр таагүй хүлээж авсан гэж. Учир нь Максимагийн энэ аав нь болохоор дарангуй бодлоготой гэгддэг Аргентины ерөнхийлөгч Хорхе Видалагийн засгийн газарт хөдөө аж ахуйн сайдын алба хашиж байж. Тэгээ мөн латин эмэгтэйг ирээдүйн хатнаа болохыг энэ бол арай дэнд хитийц зэрэг гэж зарим хуучинсаг үзэлд үзчихгүй. Гэвч Нидерландын парламент бүр энэ хоёрын асуудлыг урддал хэлцсэний эцэст хунтайжийн Максиматай гэрлэх хүсэлтийг зөвшөөрснөөр Эхэс дээдсийн хорим 2002 оны 2 дугаар сарын 2-нд болж 3 гүнж төрүүлсэн Максима 2013 онд нөхрөө хааны зэрэг залгахад Нидерландын түүхэнд Европоос өөр газар мэндэлсэн анхны хатан болж. Сонирхолтой. За 10 гаралтай 10 язгуурт эмэгтэйн 6-ад нь Мэри. Максима гүнжих шиг үлгэрийн мэд сайхан түүх. Дайны угсаа заламжлах хунтайж ихнэр Мэрид мөн хамаатай. Австралид мэндэлсэн Мэри Дональдсон энэ бүсгүй 2000 оны Сидней Олимпийн үеэр хунтайж Фридрихтэй танилцчихгүй юу? Дайн улсын Тасманы их сургуулийг худалдаа хуулийн хос мэргэжлэр төгссөн энэ бүсгүй хунтайжтай танилцахтаа болохоор үйл хөдлөх хөрөнгийн газар нэгтлэн бодогчоор ажиллаж иж. Олимпийн дараачаас хунтайж Фридрих гів гэнтгэл ногоон төврөг гүйдэлтэй болчихгүй юу? Тэгсэн бүтэн жилийн дараа л дайны хэвлэл мэдээллийнхэн энэ ханхүүгийн аяллалын учрыг ойлгосон гэж. Яага байн Австралид очиад байг. За ингээ Мэри 2001 оны 12 дугаар сард Европ руу нүүж Парист англи хэлний багшаар ажиллаж. Тэгсэн 2003 оны 10 дугаар сард хунтайжтай сүү тавиад 7 сарын дараа тэд хоримлжээ. 2 охин төрүүлсэн Мэри гүнж Британий хаан төрийн адилаар ард түмний дунд бүр нэр хүнд сүр хүчээ алдаад байсан тэр дайны хаан цэцэглэлийн өнгө төрхийг өөрчилсөн гэдэг. Дайнчууд ирээдүйн хатнаа Диана гүнж Жаклин Кеннедитэй адилтдаг бол олон улс харин түүнийг өнөө цагийн хамгийн үзэсгэлэнтэй язгууртны нэгээр нэрлэдэг. Дайн улсын хатан хаан 2 дугаар Маргарет улс орноо 52 жил удирдсан эцэст 2 жил хагас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 31-нд хаан ширээнээсээ татгалзах шийдвэр гаргасан. Энэ чинь баг 2 жилийн өмнө. Яг шинжлэлээр. Тэгэхээр энэ дайн улсын түүхэнд 900 гаруй жилийн дараа тохиолж байгаа үйл явдал. Бүр 900 гаруй жилийн өмнө нэг нөхөр хаан ширээнээс татгалж ирсэн 1100 онд. Тэгэхээр 2 дугаар Маргарет хатан бол өдгөөд 85 настай шүү дээ. Тэгэхээр нас өндөр болсон учраас хаан ширээг шилжүүлэх нь зөвөө гэж тэрээр үзсэн. Ингээд түүний ууган хөө 10 дугаар Фридрих нэрээр зэрэг залгаж байгаа. Харин түүний гэргийн Мэри одоо дайн улсын хатан болсон. Үнэхээр үзэсгэлэнтэй юм аа ярих болохоо. За 10 гаралтай 10 язгуурт эмэгтэйгийн 5-д нь Заагуу Грэс Келли. ертөнцийн түүхэнд хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчдийн нэг хэмээн өнөөж шагшигддаг Грэс Келли бол Холливуудын гүнж гэдэг алдраа 26 настайдаа жинхэнэ гүнж гэдэг хэрмээр одоо сольж байгаа. Ирланд, Герман гаралтай Америк нэгдсэн улсын Филадельфи төрж өссөн энэ Грэс Келли энэ бүсгүй бол 1956 оны 4-р сард Монакогийн хаант улсын төрийн тэргүүн ханхүү 3-р Иринэтэй гэрэлсэн. Монакогийн энэ улсыг төрийн тэргүүн хаан гэдгүү ханхүү гэдгийн зүгээр принц гэдэг.
Тэрнээс ер нь бол хаан гэсэн үг шүү. Тэгэхээр ханхүү гэвэл хаан гэж ойлгож байна. Тэгэхээр 56 онд тий 3 дугаар Иренетиг нэрлсэн. Яасан гэхээр өмнөх жил нь 55 оны 4 дугаар сард Каннын нөгөө кино наадамд оролцох Америкийн кино группийг ахлан Францд очихдоо нөгөө бүсгүйч нь 3 дугаар Иренетэ нөгөө 3 дугаар Иренетэ танилцсан ба. Тэгсэн Грэс Могамбо хөдөөний охин зэрэг киногоор бүр алтан бөмбөрцөг Оскар хүртсэн тухайн цаг үеийнхэн бүр цуутай жүжигчдийн нэг болчихсон гэсэн. Холливуудын гүнж. Яг Монакогийн одоогийн удирдагч хунтайч 2 дугаар альбертийн аав нь тэгэхээр хунтайч Рене, ээж нь Холливуудын жүжигчин Грэс Келли байхгүй. Энэ хоёрын хайр дурлалыг бүр Диснейн үлгэрийн бодит амьдрал дээр хэрэгцсэн түүх гэж хэлдэг. Дисней үлгэрийг. Яасан гэхээр энэ 55 оны 100 Грэс Келлиг Канн кино наадамд хөдөөний охин гэдэг энэ дүрээр Оскарын бүр шагнал хүртсэн шүү дээ. Хөдөөний охин киноор орцоор Франц руу аялал гарсан ба. Дөнгөж 25 настай Грэс Келли тэр үед хэдийнэ Холливуудын бүр Аз зэрэглэлийн жүжигчдийн нэг байсан. Францд байх үеэрээ Грэс Келли Монакогийн хунтайчийн ордонд өргөцсөн. Тэгсэн Грэс Келли хэд хэдэн удаа урилгыг хүлээж авахаас татгалзсан ч гэсэн эцэст нь зөвшөөрөөд тухайн үедээ тэгээд тэр ордонд хунтайчтай танилцчихгүй. Тэр жил тэгсэн Монакогийн хунтайч Америкт бас аялаар очиж. Яах гэж Америк явсан гэж хунтайч яа тэр ирээдүйн ихнэр болох бүсгүйгээ дэлхийд даяар хайжсэн. Яа, үлгэрт гардаг шиг. Хүмүүс дэлхийд даяар хайжсэн. Энэ ямар учиртай гэхээр учир нь бүр 1918 онд Франц Монакогийн хооронд нэг байгуулсан гэрээвд. Түүний дагуу хэрэг хунтайч Ренегийн угсаа залгамжлагч гарч ирэхгүй бол Монако Францд нэгдэх юм. Тэгэхээр Монакогийн иргэд Франц татвар төлөх ёстой болно. Тэгээ Францын ер нь нэг хэсэг болно гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр Монакогийн хунтайч ингэж хайж явж хагаад нөгөө хин арт түмний аврах гэдэг шүү дээ. Тэгж явжгаад Грэс Келлигийн гэр бүлийнхэнтэй танилцсанаас 3 хоногийн дараа түүнд гэрлэх санал тавьчих. 3 хоног. Тий. Урд нь гэхдээ энэ хоёр ч нөгөө Францтай Монако танилцсан байсан шүү дээ. За ингээд Грэс Келли гэрлэх саналыг хүлээж авснаар хоёр талын гэр бүл 100 жил дуусгадах тэр хооронд бэлтгэж эхэлж. Сүйд төсгөг Монакод очиод 20,000 гаруй хүн түүнийг угтаж мэдлэгээ төвшилж. Грэс Келли хунтайч Ренетиг ирснээр Монаког Францд нэгтгэж иргэдийн тус ус татвар төлөхөөс аварсан төдийгүй хүмүүсийн төдийлөн сайн мэдгүй тэр жижигхэн явсад жууртыг татсан. Монакогийн гүнж баснаар Грэс Келли Холливуудыг орхиж 3 хүүхдийн ээж болдог. Дааш харамсалтай нь Монакогийн гүнжийн түүх үлгэрт гардаг шиг жаргалтай төгсөөгүй. Грэс Келли 1982 онд 52 настай автомашины ослоор зуур данцсарсан. Тэгэхээр Грэс Келли Монакогийн тусгаар тогтнолыг аварсан байна шүү дээ. Түүгээр зогсохгүй тус улсыг дэлхийн нийтэд танилцсан тийм гай байт те. За ард гаралтай 10 язгуурт эмэгтэй дөрөвт нь Рания. Дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн нэг гэдэг Рания хатан бол Арабын ертөнцөөс төрсэн хамгийн алдартай язгуурчны нэг. Энэ бүсгүй бол Citibank, Apple зэрэг томоохон корпорацид ажиллаж байсан. Тэгээ бүр карьерийнхэн оргилд хүрэх замдаа дээдсийн амьдралыг сонгосон. Тэгэхээр энэ юун хүн бэ гэхээр юун бүсгүй гэхээр Кувейтэд цагаачлчихсан Палестин гэр бүл мэндэлсэн байхгүй. Палестинчууд одоо хөрөх ямар хэцүү бол тээ. Израиль нэг овоо юм өгсөн чинь ингээд бүр одоо солиор явчлаа бүр. Тэгэхээр Палестин гэр бүл төрсэн байх нь шүү дээ. Тэгээ Кувейт руу цагаачлсан. Тэгсэн Кувейтийн англи хэлний сургуульд. Дараа нь Египтийн нийслэл Каирын Америк дээд сургуульд суралцсан. Энэ Рания Аль-Яссин гэдэг энэ бүсгүй 1993 оны 1-р сард Йордны угсаа заламжлах хунтайч Абдулла бин Аль-Хусейнтэй танилцаад 2 сарын дараа тэцүү тавьж. Нөхрийгөө 6 жилийн дараа 2 дугаар Абдулла нэрээр хаан ширээн залрахад Рания хамгийн ойрын зөвлөх нь байл. 4 хүүхдээ их Рания энэ Йордан улсын боловсрол, эрүүл мэндийн салбарын шинжилбэр маш их хийж бүтээж бүр тус улсын хүүхдийн анхны музей, анхны төрийн хяналттай хувийн сургууль зэргийг байгуулсан. Үзэсгэлэн төгс Рания араб эмэгтэйчүүдийг нээлттэй оюуны эрх чөлөөтэй байхыг дэмждэг. Тийм учраас Twitter, Facebook-ээр бүр сая араб эмэгтэйчүүд тэр чөлөө сэтгэлгээний дуу хоолой одоо болт. Рания хатан одоо 55 настай, харин дүүний нөхөр 2 дугаар Абдулла хаан бол 63 настай. Энэ хоёр Йордан улсыг удирдах байна. Яа, гаднаа үзэсгэлэнтэй дотроо ийм гоё.
Заалт гаралтай 10 язгуурт эмэгтэй 3-т нь 2-т нь 1-т нь хоёулаа танилцуулахаас өмнө эвэнцэтгэжээ танилцуулъя. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүнс нь эм нь хүнс байвал зах сторойтой Химлая брендийн аль биесны дистрибьютор Цахиур төмөр компани манд дэмжиж ажиллаж байна. Цистон. За тэгэхээр танд одоо бизнес үед шээх үед чи хорсоод ойрхон шимээр санагдаад за эсвэл одоо шээс чинь бүрэн гарахгүй байгаа юм шиг тийм мэдрэмж хэрвээ төрөөд байгаа бол Тийм үе төрж исэн үе бэж ш нэрэ. байна. Яг энэ бол ерөөсөө шээсний замын халдвар буюу одоо циститийн шинж тэмдэг юм шүү. Тэгэхээр дэлхийд даяар жилд бүр 404 сая орчим хүн яг энэ шээсний замын халдвараар өвчлөдөг гэсэн судалгаа байдаг. 400 сая шүү наач. Маш олон хүн ингэр өвчлөлтөөр. Тэгээ энэ ерөөсөө тоохгүй орхиж болохгүй ийм асуудал гэдгийг энэ тоо баримт нь харуулж байна. Тэгээ тухайн үед нэмчлэхгүй байх юм бол халдвар нь ингээд аамжаарч явсаар байгаа таны бөөрийг нэмтэн бөөр ямар чухал үүрэгтэй эрхтэн билээ тийм ээ. За тэгэхээр Химлая брендийн хамгийн гоё нь 100% байгалийн гаралтай энэ цистон эм нь бөөрийн шээсний замын халдварыг дарангуйлна, дахилтаас нь сэргийлнэ, дээрэс нь бөөрийн чулуу үүсэх эрсдлийг бууруулна. За бөөрийн чулууг одоо бүр ярилтай байхгүй тийм. За дээрээс нь манайд бүрийг ярьж тэр нэг нөгөө шээсний сүүр нэг оруулаад тэр чулууг нь авсан гэдэг тэр 20 жилийн өмнө тэр арай өвцөн гэдэг. Тэгэхээр тэр чулуу үүсгэхээс энэ 100% гомлын гаралтай систем юм хамгаалаад байна. Дээрээс нь удаан хугацаанд хэрэглэхэд аюул байхгүй үр дүн клиникээр батлагдсан бүтээгдэхүүн та бөөрөө бөндөөтл бөөцөл энэ гайхалтай эмийг бол ерөөсөө Химлая брендийн энэ эмийг цистоныг Монголын бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалж байгаа. Та ерөөсөө нүдэн тарагдсан эмийн сан руугаа ороход 5 минут 10 минутын ажил шүү. Тэгээд та 80 80 53 28 утасны дугаараас нь лавлаад асууж болно. Өөртөө одоо бидэж авах юм мэдрэг байгаад баг дээр нь ямар нэг их усүрийг дарж авна гэдэг бол том эрсдлээс сэргийлж байгаа ухаалаг үйлдэл юм шиг манайхаа. Тий. Энэ Хималай чинь энтгийн Бангалорт байдаг санагдаад байна. Би яг энэ Бангалор угаасаа энэ жил баг явж магадгүй байх. Тийм үл яг үйлдвэрийн орноо нэр. Үгүй гоё их. Тий. Яг иймэрхүү бид нар чинь Монсын үйлдвэрөөр ямар гоё санагдчихлаа тий. Тэгэхээр одоо энэ дэлхийн хэмжээний бас ийм үйлдвэр орж үзмээр байгаа юм. За, ард гаралтай 10 язгуурт эмэгтэй 3-т нь Сорая. Ираны сүүлчийн хаан Мухаммед Реза Пехлеви гэдэг. Түүний хатан Сорая Эсфандиаре Бахтияре болохоор баруун Германд Ираны элчин сайдаар ажиллаж байсан Халил Эсфандиаре мөн түүний гэргийн Оросд мэдлсэн Герман огсооны Эва Карл нарын охин юм. Тэгэхээр өөрөөсөө 13 насаар хаан Пехлевитэй танилцсанаас 3 жилийн дараа буюу 1951 оны 2 дугаар сарын 12-нд Ираны хатан болж. Хормын ёслол цас орох үеэр болсон эртний Персисээр бүр үлзийтэй сайхны төхөө. Гэвч хатан хүүхэд төрүүлж чадахгүй нь хэдэн жилийн тодорхой болчихдог. Ямар ч имжлэгээ үр дүнд хүрэхгүй тогтоогдсон бүр. Ингэсэн чинь Ираны үндсэн хууль заасны дагуу хаан маань шил хат авах хэрэгтэй болж. Заавал. Ингээд 1958 оны 3 дугаар сарын 21-нд буюу Ираны шинэ жилийн баярын өдөр Пехлеви хаантай арт түмэндээ хандж хэлсэн үгэндээ бүр нулимс унган байж хайр татнаасаа би салхаас харахгүй баснаа мэдгэцтэй. Ингээ хатан Сораяч гэсэн мөн нөхрийнхөө төдийгүй Иран орны ирээдүйн төлөө би аж аргалаа золиосч идэгчлээ. Ингээд Пехлеви хаан жилийн дараа залуухт авч 2 охинтой болдог л доо. Харин арт түмний хайртай хатан Сорая маань те хойчин Франц руу нүгэд жүжигчин болсон түүхтэй. Түүхч зохиолчдын дунд бүр гунигт гүнж гэдэг нэрээр дурсагддаг Сорая дахин хизээж нөхөрт гараг. Ингээд ганцаардлын ордон гэдэг дуртгалын намаа 1991 онд хэвлүүлд. Иранд дахин хизээж хөл тавиагүй. Тэрээр 2001 онд 69 настайдаа Парист өвдөлсөн. Гунигтай ямар гунигтай юм бэ? За ард гаралтай 10 эмэгтэй 2-т нь Элизабет. Британий одоогийн төрийн тэргүүн 3 дугаар Чарльз хааны эмээ Элизабет Боузлавин түүний тухай гэсэн. Энэ улсын язгууртны игнэнд нэгдсэн 300 гаруй жилийн дараах анхны энгийн ард хүн баг. Энэ Элизабет гэдэг. Чи 2 дугаар Элизабет хатны ээжийнхэн тухай ярьж штэ бид нар. Тийм байна. Түүний нөхөр 1936-аас 1952 онд суусан 6 дугаар Жорж, тийм үү? Гэтэ 6 дугаар Жорж өөр ханхуу айлбарт гэгдэж байхдаа түүнтэй гэрэлсэн. Ингээд түүнтэй гэрлэхийн тулд 3 чуудаа гуйж бай зөвшөөрүүлсэн байгаа Элизабетыг.
Ихэс дээдсийн амьдралаар амьдрна гэхээс бүр ингээд төсөөлөхөөс л бүр ингээд эмээсэндээ бүр ингээд хайртай хүндээ бүр нэгээс илүү үгүй гэж хэлсэн шалтгаан тэр. Энэ ихэс дээдсийн амьдралаар амьдрал ёо бүр ингээд ботхоос ингээд дагж чичрээд юм чи тээ. Тэгсэн чинь гэхдээ л үнэхээр хайртай болохоор Элизабет 1923 оны 1-р сард тэр ханхүйтэй гэрлэлийг зөвшөөрч байгаа юм л да. Нам гүмхэ амьдралыг эрхэмж байсан. Тэгсэн чинь Альберт яах Эдвард ч уул нь хаан болох хэвээр хүн байхгүй. Тэгсэн чинь 8 дугаар Эдвард гэдэг нэрээр угаас хаан залгангуудаа Америк бүсгүйтэй гэрлэхийн тулд хаан ширээсээ татгалзчихтэй. Тэгсэн чинь нөгөө Элизабет чинь нөхөр хүссэн хүсэв гинтхэн хаан дөрөмжлөд өөрөө Их Британий хатан болчдөг хөөх. Хүссэн хүсээгөө. Ингээд бүр айж имэж байсан тэр дээдсийн үүрэг хариуцлага гэртээ шууд нүрд болчих. Гэхдээ Элизабет ард олны хайрыг тэр даруйдаа татчих. Эрхэмсэг тэр төрхөөр алдаршин мишээсэн ахайтан гэдэг болд. Дэлхийн 2 дугаар дайны үед Британи түмний эв нэгдэл инхийг хүсэмжилсэн хүсэл сэтгэлийн илэрхийлэл болж хаан нөхрийнхэн гол өмг төшгөнд байсан түүнийг гийтлэр штэ. Европын хамгийн аюултай эмэгтэй гэж хэлж суудатай штэ. Юу нь аюултай ах ухаантай тий. Бүкингемийн ордныг бөмбөгчдөг нэг жигүүрийн. Тэгсэн чи бүгд энэ тий ингээд хааныг одоо өөр газар шилжүүлдэг гэсэн чи хаан явахгүй гэдэг. Тэгэхээр тэгвэл энэ нөгөө хоёр одоо Элизабет хатныг тэр чинь хоёр гүнжтэй шүү дээ. Нэг нь бидний мэд 2 дугаар Элизабет шүү дээ. Хоёр гүнжтэй өөр аюулгүй газар очиж гэсэн чинь тэгвэл октоудыг ч аваад яв гэсэн чинь хатан тэгдэг. Октод минь надад өөр хайшиж яв. Харин би нөхрөгөө хаяад хайшиж яв. Нөхөр маань их орно орохгүй гэдэг. Яа. Ой. Бараг би явъя л гэмээрийн одоогийн Монголын нөхцлөөр харсан чинь нөхөр маань англи усыг орохгүй гэдэг. Их Британийг ингээд яг энэ мөчөөс хойш энэ нөгөө Их Британий хаан амар нэр үндэс хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чинь мишээсэн хаадны гавь байхгүй. Тэгэхээр чинь гитлэр Европын хамгийн аюултай эмэгтэй гэж нэрлэн аргагүй хэвчээ. Аваа 1-р Элизабет домогт Виктория хатны удмыг тэрээр Элизабет хатан Маргарет гүнжээр үргэлжлүүлж. Нөхөр нь хөрхий дайны жил үзт. Үнэхээр аим стресстэй байсан ба. Тэр чинь тийм учраас тамхиг үстэ удаа дараалал ингээд огсмостаа чинь тэрнээс болоод хөрхий 52 онд залуудаа тэгээд уушхны хор давтар өөдөлчтэй. 52 он өөдөлжөрт тэгэхэд үүний дараагаас их хатан хэмээн ард олно хүндлэгдсэн мишээсээ хатан баг охин Маргаретэ өөд болсноос 2 сарын дараа буюу 2002 оны 3 дугаар сард 101 настайд өөд болсон. 50 жил хөөрхий те ингээд ганц бий явсан. Элизабетийн том охин бол 2 дугаар Элизабет хатан. 2 дугаар Элизабет хатан бол 70 жил 214 өдөр төрөөс нийцэд 96 наснда буюу 3 жилийн өмнө тэнгэрт хэлсэн шүү дээ. За ард гаралтай 10 язгууртай эмэгтэй нэгтэн. Гайхамшигтай гэдэг ганцхан үгээрт хүнийг илэрхийлж байна. Уэлсийн гүнж Дианаас өөр хин чинжих салтыг тэргүүлэх. 1981 онд хорхон настайдаа Британий угсаа заламжлах хунтайж Чарльзтай гэрэлж өнөөгийн хаан гэсэн. Дэлхийд дахнаа танигдсан Диана бол өрмөц үзэсгэлэн сэтгэл татан байдал хүмүүнлэгийн үйлсээр үнэхээр алдарсан. Британий ерөнхий сайдсан Тони Блэрийн тодорхойлсноор Диана бол жинхэнэ арт түмний гүнж байл. Английн Норфолкот Джон Спенсерийн отгоо охин мэндэлсэн. Гэтэ эцгийнхэн талаас 2 дугаар Чарльз хааны хууль ёсны бус 4 хүүгийн нэгийнх нь үр удам юм. Гэхдээ хунтайжтай гэрлэх үедээ Диана бол хуулийн дагуу харц сардахгүй. Диана Британий дээдсийн гэр бүлд 2 ханхүү төрүүлж өгснөөс уугангүй Уильям нь өдгөө хаан ширийн залрах хэрэгтэй нэгдэг сурвалжсан шүү дээ. Тэ Кэтрин гүнжийн нөхөр гэсүг. Хурцтай орчин үеийн нийгэмд уламжлалт төрхөө алдсан энэ Британий хаан төрийн нэр хүндийг сэргээсэн гэгддэг Диана харамсалтай дээдс амьдралд үнэхээр гонигтаар хүлэгцсэн. Мөр бүрийг нь мөшгөх папарац нөхрийнхэн тэр үнж бос байдал
хил ам дагуулсан салт гэхэд маш олон зүйлээс болж үзэсгэлэнт гүнж цаг бусаар хороог өргөсөн. Диана гүнж 1997 оны 8 дугаар сарын 31-нд Парис хотод автомашины ослоор өөд болохдоо ердөө 36 ах настай байсан. За ингэж дуслаа да. Маш их баярлалаа. Ер нь нөгөө нэг гоо үзэсгэлэн гаднаач бай дотрооч гэдэг энд нэг юм хамгийн гоё байгаа юм энэ хүмүүс. Тэр эрх мэдэл мөнгө маш хязгааргүй эрх ямбан дээр очихыг татгалзаад байгаа энэ хүмүүсийн тэгээд тэр хийж байгаа үйл сайн үйлс хүн чанар хамгийн гол юм энэ хүмүүст байгаа нь бүр бахархмаар гоё юм. Тийм ч болохоор одоо энд Монголд бид нараар нэрэтүүд болоод байж байгаа. Тийм шүү дээ. За маш их баярлалаа. За баярлалаа. Шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчид та бүхэндээ Адр андар нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос төлгөөнөөр хүлээн авч сонсож байна. Сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хүнсэн эм нь хүнс байвал зохистой урайтай захиур төмөр компани Химлая брэнд Цестон за мөн хөссөн хөрөнгөө хөссөн улсаасаа урайтай Инвескор лизинг компани дэмжиж ажиллалаа. Студид зандаа Цэнгэл баярнаар байлаа. Дараагийн нэвтрүүлгээр олцъя. За баярлалаа Цэнгэлээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.